Заасан байцгаана уу? Физикийн тулгуур ойлголтууд сурал хичээлийн 11-р хичээлийг эхлүүлье. За өнөөдрийн сэдэв бол энерги. За тэгэхээр бид нэр энергийг бол амьдралдаа байнга хэрэгжилж байдаг. Хамгийн гол нь энерги гэж яг юу вэ? За энерги гэдэг бол мэдээж ажил хийх чадвар. Тэгэхээр ямар нэгэн ажлыг хийхийн тулд энерги зарцуулах заашгүй шаардлагатай болдог. Тэгэхээр ажил гэдэгт бол бид нэр механик ажлыг ойлгож болно. Цахилгаан ажил гэж байж болно. Тэгэхээр энэ ажил хийх чадвар буюу энерги маань өөрө хадгалагддаг. Энерги хадгалагдана гэж юм юу хэлээд байна вэ? Энийг бас нэлээд сайн ойлгох хэрэгтэй. Энерги хадгалагдана. Тусгаарлагдсан буюу битүү системийн нийт энерги ямар ч физик процессор өөрчлөгдөхгүй гэж байна. Тэгэхээр ямар нэгэн системийг бид нэр гаднаас эд зүйлсээс ч гэдэг юм уу орчингоос тусгаарлагдсан гэж үзвэл тухайн тэр тусгаарлагдсан систем доторх энерги өөрчлөгддөггүй гэсэн үг байна. Тухайлбал бид нарны аймгийг аваад үзье. Манай дэлхий нарыг тойроод эргэж байгаа. Тодорхой энергитэй. Дэлхий яагаад маш тогтвортой нэг жилд нарыг бүтэн тойроод тэнхилгээ мөн маш тогтвортой 24 цагт нэг эргээд байна вэ? Энэ бол гаднаас ямар нэгэн энергийн өөрчлөлт нөлөө үзүүлж чадахгүй байгаа учраас яг энэ систем маань олон сая жил, олон тэрбум жил ингээд хадгалагдаад байна гэсэн үг. Хэрвээ гаднаас ямар нэгэн энергийн нөлөө ороод ирэх юм бол энэ дэлхийн хөдөлгөөнд өөрчлөлт орно гэсэн үг. За мөн бүр зүгээр жижигхэн жишээ авч үзэх юм бол бид нэр халуун савнд буцалсан халуун усыг гээд удаан хадгалдаг. Тэгэхээр энэ яагаад хөрөхгүй удаад байна? Өөрөөр хэлбэл тухайн систем гадагшаа энерги солилцох боломж нь багасснаар халуунаа дотроо удаан бариад байна гэсэн үг байна. Тэгэхээр гадны системээс буюу гадны нөлөөнөөс тусгаарлана гэдэг нь бол энерги хадгалагдах нэг чухал нөхцөл нь болдог байна шүү дээ. За тэгвэл энерги оргуу хоосноос бий болохгүй, устдаж алга болохгүй гэж. Өөрөөр хэлэх юм бол тэр энерги цоо шинээр гів гинтх өөрөө аяндаа бий болохгүй. Устдаж алга болохгүй гэдэг нь бол тэр энерги ямар нэгэн хэлбэрээс өөр хэлбэр рүү шилждэг болохоос биш ор үндэсгүй хаваасан болж алга болно гэж байхгүй гэсэн. За тэгэхээр дараагийн энерги хадгалагдах бас нэг хэлбэр бол энерги нэг хэлбэрээс нөгөө хэлбэр рүү хуурч байдаг. Дулааны энерги жишээлбэл цахилгаан энерги болдог ч юм уу, цахилгаан энерги, дулааны энерги болдог ч юм уу ингээд хоорондоо энергийн хэлбэрүүд шилжиж хуурч болно гэдгийг анхаарах хэрэгтэй. За ингэж хуурах явцдаа бол ажил хийгддэг. Ингээд зарцуулагдсан ажил аяндаа нөхөгдөхгүй. Өөрөөр хэлэх юм бол тэр энерги буцаж өөрөө бий болохгүй гэсэн үг. Энийг бол бид нэр физикт үл буцах процесс гэдэг ойлголтоор тайлбарладаг. Нэг энерги нөгөө хэлбэр рүү амархан хуурч болно. Гэхдээ буцаад нөхөгдөхгүй гэдгийг маш сайн анзаарах хэрэгтэй. Бид нэр амьдрахтаа бол дулааны энергийг маш их өргөн ашигладаг. Бид нэр өвлийн үлрэлд бол дулаахан байх шаардлага гардаг. Гэтэл дулааны энергийг бид нэр түлш шатааж гаргадаг. Жишээлбэл мод түлэх ч юм уу, нүүрс түлэх ч юм уу ингээд. Тэгэхээр тэр мод нүүрсэнд байсан химийн энерги аяндаа шатаж дулаан гаргаад буцаж дулаан химийн энерги болж чадахгүй гэсэн үг байна шүү дээ. За мөн энергийг хуургаж байхад энерги орчиндөө тодорхой хэмжээгээр алдагддаг. Үргэлж хорогдож байдаг гэсэн. Тэгэхээр энэ алдагдлыг бол бид нэр аль болохоор бага байлгаж болно. Алдагдлыг багасгах зарчим хайж олж болно. Тэрнээс биш бид нэр огт алдагдaltaгүй систем бий болгож чадахгүй. Түүнээс гадна энергийг бид нэр өсгөж үржүүлж хязгаарч чадахгүй. Энерги бол үрждэг, өсдөг тийм зүйл биш. Бага энергийг бид нэр 100% ашиглах нь маш чухал. Гэхдээ бид нар хязгаарч 100% ашиглаж чадахгүй гэсэн үг байна шүү дээ. Ийм учраас эндээс бол ашиг дүүлийн коэффициент гэдэг юм гарч ирдэг. За одоо бүгдээрээ энергийн төрлүүдийг ажиглая. За энд бол усан цахилгаан станц харагдаж байна. Усан цахилгаан станцын ус бол хоёр өөр төвшөнд байгаа. Тэгэхээр энэ хоёр өөр төвшний хооронд бол механик потенциал энерги үүснэ. Ингээд энэ механик энерги дээрээс доошоо буухтаа механик ажил хийнэ. Энэ ажлаар нь бид нар цахилгаан энерги гаргаж авдаг. Тэгэхээр энд бол зөвхөн механик энергийн харагдах байдлыг бид нар харж байгаа шүү дээ. Ус өндрөөс нам газар руу маш хүчтэй урсан бууж байгааг харж байна.
За тэгвэл бидний хамгийн сайн мэддэг дулааны цахилгаан станц. Энд бол нүүрсийг шатааж энерги гаргадаг. Тэгэхээр нүүрс бол өөрөө химийн бодис буюу химийн энерги. Шатах процессоос дулаан ялгардаг. Тийм болохоор химийн энерги гэдэг хэлбэрийг бид нар ашигладаг байна гэсэн үг. За мөн нарнаас гэрлийн энергийг авч гэрлээс цахилгаан болгож хувиргадаг нарны зай буюу батарей харагдаж байна. Тэгэхээр энд бол бид нар гэрлийн энерги гэдэг энергийг цахилгаан болгож ашиглаж байна гэсэн үг. За мөн бид нар цөмийн энерги гэж маш хүчтэй эрчим хүч байдаг, хүндрэлтэн ашигладаг. Энэ бол мөн л химийн энерги гэдэгтэй төстэй. Гэхдээ атомын бүр дотоод цөмд нь байдаг энерги учраас бид нар үүнийг цөмийн энерги гэж нэрлэдэг. За тэгвэл биднэрт амьдрал дээр хамгийн өргөн хэрэгэлдэг энергийн хэлбэр бол дулааны энерги. Бид нар орон байр, гэр сууцыг дулаан байлгах шаардлагатай байдаг. За түүнээс гадна биднэрт хамгийн өргөн хэрэгэлдэг нэг хэлбэр бол цахилгаан энерги. Дулааны энерги, цахилгаан энерги гэдэг ах уйд хэрэгцээтэй энергиудыг бид нар өмнөх механик, химийн, гэрлийн, цөмийн гэх мэт хэлбэрүүдээс хувиргаж авч ашигладаг гэсэн үг байна. Тэгэхээр эдгээр байгаль дээр байж идэг энергиуд бол бидний ахуй амьдралдаа хэрэгэлдэг энергиудын их үүсвэр гэж хэлж болно гэсэн. Гэх мэтчлэн бид нар энергийг маш олон хэлбэрээр нь ангилж ялгаж ойлгодог байна шүү дээ. Цахилгаан машиныг аваад үзье. Цахилгаан машин бол цахилгаан энерги хоригдлуулдаг батарей гэдэг зүйлээр ажилладаг. Зай хураагуур гэж бид нар монголоор орчуулж болно, тийм ээ. За тэгэхээр энэ зураг дээр бол машины зай хураагуурыг энд харуулсан байна. Зай хураагуураас цахилгаан энерги мотор руу очиж механик энерги гаргаснаар машин урагшаа явна. Тэгвэл зай хураагуур дотор цахилгаан энерги яаж хадгалагдаж байгаа юм бэ? Энэ бол химийн энерги. Өөрөөр хэлбэл зай хураагуур дотор байгаа химийн бодис цахилгаан их үүсвэрийг үүсгэх боломжтой байна гэсэн. За тэгвэл химийн энерги хувирах явцдаа цахилгаан энерги гаргадаг байна. Ингэж цахилгаан энергийг бий болгохдоо тодорхой хэмжээний алдагдал бий болгож дулаан болж хувирч байгаа гэсэн. Тэгэхээр энэ алдагдлыг бол бид нар багасгаж болно. Гэхдээ огт байхгүй байлгаж болж чадахгүй. За тэгвэл батарейнд үүссэн цахилгаан энерги ашиглаад хүчтэй хувиргах чиглэлд хөрөмжөөр дамжаад цахилгаан хөдөлгүүр рүү очиж байгаа. Учир нь зай бол тогтмол гүйдэл гэдэг цахилгаан энергийг гаргана. Харин хөдөлгүүр бол хувьсах гүйдэл гэдэг энергиээр ажиллах ёстой. За тэгвэл энд дахиад хувиргалт хийгдэх явцад механик энерги болно. Ингээд механик энерги машиныг хөдөлгөж байгаа. Энэ үед мөн л хүчтэй хувиргагч болон мотор дээр дулааны болон соронзон орны алдагдлууд явагдаж байгаа. За тэгвэл машин механик энергийн тусламжтайгаар хөдөлж явж байгаа. Энэ нь бол хөдөлгөөндөө зарцуулж байгаа. Мөн ингээ хөдөлж явах үед агаарын эсэргүүцэл, замтай үрэлцэх, үрэлтийн хүч, мөн машины дотоод эд ангиудын үрэлтийн хүчнээс болж энерги бас алдагдаж байдаг. Тэгэхээр бид нэр машин зүгээр л явж байхдаа энерги зарцуулж байгаа мэт төрж бас давхар заавал бага хэмжээний алдагдлуудыг бий болгож байгаа гэсэн. За ингээ механик энерги нь эргээд цахилгаан энерги болж хувирч болно. Хэрхэн цахилгаан энерги болж хувирах вэ гэхээр мотор маань механик энерги үүсгэж явах шаардлагагүй. Жишээлбэл машин уулын уруу өнхөрж явна гэж бодъё. Энэ үед бол хөдөлгүүрээс энерги зарцуулах шаардлага байхгүй. Харин эсвэргээрээ өндөр уулын орой дээр гарсан потенциал энерги нь буцаад цахилгаан энерги болж хувирах ёстой. Тэгэхээр мотор гэдэг энэ зүйл маань бол механик энергийг цахилгаан энерги болгодог генератор болж ажилладаг гэсэн. Ингэж хувирах явцад мөн л дулааны, соронзон орны гэх мэт янз бүрийн алдагдлууд бий болно гэсэн. За энэ дээр бол мэдээж бас дахиад механик үрэлтийн алдагдал бол бас орж ирнэ. За ингэвэл цахилгаан энерги буцаагаад батарейнд химийн энерги болгоод хадгална. Батарей химийн энерги болгож хадгалахдаа анх байсан химийн энергиээс бага хэмжээний л энергийг нөхөж хадгалж чадна гэсэн үг. Тэгэхээр цахилгаан автомашин энерги зарцуулаад явж байхдаа үргэлж зай хураагуурдах энерги нь хорогдно. Харин хорогдлыг бага байлгахын тулд буцаагаад цахилгаан энерги болгож батарейнд хадгалдаг ийм үйл ажиллагаа функцийг цахилгаан машинд инженер эрдэмтэд бол зохион бүтээж оруулсан байдаг. Тэгэхээр бид нар яах нь энергийг хэрэгжилж байгаа үедээ бол үргэлж хорогдож багасж байна. Дахин бид нар түүнийг нөхөж цэнэглэх шаардлагатай гэсэн. Тэгэхээр энд байгаа цэнэглэгч гэдэг
хэсэг маань бол хувьсах гүйдлэлээр цэнгэлж болно, тогтмол гүйдлэлээр цэнгэлж болно. Тогтмол гүйдлэлээр цэнгэлж байгаа бол зай хураагаар руу шууд оруулаад цэнгэлж болно. Харин хувьсах гүйдлэлээр цэнгэлж байгаа бол хүчтэй хургахчаар дамжуулаад зай хураагаарыг цэнгэлэх гэх мэт ийм функцүүд автомашинд явагддаг байна. За тэгвэл бид нар механик энерги, цахилгаан энерги гэж ямар хэлбэртэй энерги хэлээд байна вэ гэдгийг харьцуулж үзье. За бид нар энд 0.1 кг буюу 100 г орчим жинтэй алимыг хүн алган дээрээ газар дээр барьж байна. Тэгэхээр энэ үед бол бид нар энэ алимд бол газартай харьцангуй потенциал энергийн өөрчлөлт тэг гэж үзэж болно. За харин энэ алимыг тодорхой өндөрт жишээлбэл 1 м өндөрт гаргая. Тэгэхээр 0.1 кг жинтэй алим 1 м-ийн өндөрт гарахаараа тодорхой хүч зарцуулж гаргасан. Тэгээд 1 м шилжсэн учраас хүч болон шилжилтийн үржүүрээр олж болно. Хүчийг нь бид нар 1 м-ийн өндөрт байх алим бол хүндийн хүч буюу mg гэдэг эмжигдэхүүнүүдээр илэрхийлж болно шүү дээ. Тэгвэл ингээд нийт энерги алимд 1 жоул, өөрөөр хэлбэл 1 ньютоныг үржих нь метр гэдэг эмжигдэхүүнтэй ажил хийгдэжээ гэсэн. Ингээд энэ ажил бол потенциал энерги болж алимд үлдэнэ. За хэрвээ бид нар алимд ямар нэгэн тулгуур байхгүй буюу гараа авчих юм бол алим доошоо унана. Алим унаад газар ирэхдээ тодорхой кинетик энергитэй бол. Энэ нь бол мөн л анх байсан потенциал энергийн хэмжээтэй тэнцүү байх хэвээр. Ингэхээр хамгийн эцэст газар төрөх үеийн кинетик энерги бол 1 жоул байх нь шүү дээ. За тэгвэл цахилгаан цэнэгүүд вэ? Бид нар цахилгаан цэнэгүүд колоны хуулиар үргэлж хоорондоо таталцж идэг тухай үзсэн. Жишээлбэл энд нэг сөрөг том Q цэнэг байгаа гэж бодъё. Жижигхэн эерэг нэмэх Q цэнэг байгаа гэж бодъё. Тэгвэл энэ хоёр цэнэг хоорондоо колоны хуулиар таталцж байгаа. F гэсэн хүч бий болсон байна. Тэгэхээр энэ хүч хоорондоо эер зайтай байгаа учраас энэ цэнэгийг энд авчрахад зарцуулагдсан ажил гэдэг бол тухайн потенциал энерги. Тэгэхээр бид нар цахилгаан потенциал энерги гэдгийг хүчийг дахиад тодорхой эер зайгаар үржүүлээд харах юм бол энэ эер квадрат нэг орнонд хураагдаад потенциал энерги нь бол өмнөх томьёотой нэлээд төстэй юм хэмжигдэхүүн гарч ирнэ гэсэн. За үүний нэгж нь бол мэдээж адилхан ньютоныг үржих нь метр буюу жоул гэсэн нэгж байгаа. Тэгэхээр цахилгаан цэнэгт ч гэсэн хүч үйлчилдэг учраас тодорхой хэмжээний энерги бий болох нэ. Үүнийг бид нар цахилгаан потенциал энерги гэж нэрлэж болно. За тэгвэл энэ жижиг Q цэнийг энэ эер зайд авчирсан учраас энэ жижиг Q цэнэгт оногдох хэмжээгийн потенциал энергийн хэмжээг тооцоод үзэх юм бол потенциал энергийг хуваах нь жижиг Q буюу энэ нь том Q цэнийг бий болгож байгаа потенциал гэдэг ойлголтоор илэрдэг. Өөрөөр нэг цэнэгт оногдох потенциал энерги гэдэг маань жижиг Q цэнэгт оногдох том Q цэнэгээс өгж байгаа потенциал энерги буюу потенциал нь ингэж илэрнэ гэсэн. Тэгэхээр энэ бол жоул энергийг колон цэнэгт харьцуулсан учраас жоулыг хуваах нь колон гэсэн нэгжтэй байна. Үүнийг бид нар бол товчлоод вольт гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ хүний нэрээр энергиудыг товчилж нэрлэдэг учир нь зөвхөн бичиглэлийг нь товчхон болгох гэж байгаа. Энд угаасаа joule гэдэг нэг хүний нэр, колон гэдэг дахиад нэг хүний нэр байгаа учраас joule-ыг хуваах нь колон гэдэг нэгжийг volt гэдэг өөр нэг хүний нэрээр нэрлж товчилж бичдэг байх юм шүү дээ. За ингээд цахилгаан потенциал гэдэг маань бол үндсэндээ цэнэгийг зөөхөд зарцуулагдах потенциал энерги. Ингээд цэнэг одоо хоорондоо таталцаад эер зайд жижиг Q цэнэгийг зөөгөөд аваад ирэх юм бол том Q цэнэг жижиг Q цэнэгтэй K гэсэн кинетик энергийг өгчээ гэсэн үг. Энэ кинетик энергийн хэмжээ бол мөн мэдээж анхны цахилгаан потенциал энергийн хэмжээтэй ижилхэн байх ёстой. За ингээд анхаарал хандуулсан явдал баярлалаа. Дараагийн хичээл хүртэл баяр таа.